Гэр бүлийн орсонд баяр хүргэе. Оо ёо. Яава. Өө төвлөрөхгүй маа. Ажил хийж болохгүй. Нөгөө хантайгаа муудалцаад. Ойрд юус дуграагүй. Тэр ингээ бодогдоод байгаа хөөе. Хүүхд яасан. Хувийн сургууль сургая гээл тхийн. Улсын сургуулиас нүчнээ жил явсан хүүхдээ гаргая хэлхий. Тэгээд тэн дээр үсээ ойлголцохгүй. Яа тэрнээс олж муудалцаад. Тэгээд одоо ингээд байнга мессеж ингээд ирээд тахраа. Аюу ядаргаатай. Дуу байдаг нь яаж хэд хонжонд өгөөг. Өө 7 хонжин. Яах юм бичээл чи өөрийнхөө дандаа шийдгэлгэн хүүхдүүдээ би өөрөө мэдээ гэл ингээл. Оо яана. Наадах чинь нөгөө угаасаа л болдгол зүйл байгаа даа шүү дээ. Тэгэхээр та зүгээр яг одоо ханаа санаад байна. Хайртай шүү. Намайг уучлаарай гээл буучих. За тэгэж хэлвэл эн чи одоо солиорсон юм байна. За яах вэ? Зүгээр хэлээд үз ямар реакшнд ирэх нь. Яг үнэ хэлэхэд эрэгтэй хүмүүс биднийг бодвол ноён нуруу хуурах гад ингэж хэлэх тал дээр юм уу? Бидний чинь ганц төрөлхийн өгөгдөл нь эмэгтэй хүмүүс дотор байгаамаа гаргаж чаддаг. Уулан бодохоор өөрийнх нь зөв юм шиг. Тэгэхээр ингээд яг доош орчих гэдэг юм шиг тий. Хад юм бэ хайртай гэж биччихтэй юм алдахгүй шүү. Хайртай шүү. Намайг уучлаарай гэх үтэй одоо. Тэхүү. Орой гой хоол ичээ хүлээжээ. Миний бас буруу байжээ. Уучлаарай ханаа. Орой гэртээ уулзъя ханаа. Гэртээ орохдоо нөгөө гой кимчиг яваад очих гинэ. Ямар хөөх юм бэ? Тэгээд та өөрөөсөө эхлээд болчлоо ш тийм үү? Заавал хүлээгээд хайрлуулах гэдэг байхгүй. Уучлаарай гэж болчлоо ш тийм. Гэр бүлийн орсонд баяр хүргэе.